За оройн дөрвөө иргэний мэдээ эхэлж байгаа 17:30 минут болсон байна. Тэгэхээр өнөөдрийн асуудал бол би бас Twitter, Facebook захим хаягаар бас зарлсан. Ер нь бол зарлж олон түвний бэлтгэхийг үл хичээсэн байгаа. Энэ юу гэвэл Монголын залуучуудын холбооноос нь харч цагаан жагсаалт гэдэг улс төрийн холбоотой улсад орж болохыг энэ цагаан орж болохгүйг нь одоо харал гэж ойлгоод байгаа. Тэгээ энэ ойлголтыг тайлбарлахаар Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч ноён Мөнхбат хүрэлцэн ирээд байна. Өнөөдрийн мөргөө. За тэгвэл харт цагаан жагсаалт гэдэг би дээрээс сонсоод ихэлсэн л дээ. Нэг ер нь сурган дуулдаал гэдэг. За ямар хөө амьтд үүд юм бол тэр нөгөө жагсаалт нь болохгүй л хараахан гараагүй юм шиг байгаа юм л да тий. Яг юунаас болж яг харт цагаан жагсаалтын талаар ер нь ярих болов яагаад бас дэлгэж болохгүй байгаа юм бэ гэдэг талаар асуултаа эхлэе тий. Энэ юу ч нуугаад байгаа юм байхгүй. Нэгдүгээрт Монголын залуучуудын холбооны одоо 5 дугаар хурал 3 сарын сүүлээр хуралдсан. Тэгээ энэ хурал дээр өнцөг болон бүрээс цугласан залуучууд энэ шудрах ус байгаа асуудлууд дээр маш их одоо удаан ярьсан юм аа. Тэгээ эргээд одоо ерөөсөө энэ шудраг юмдаа бид нар чинь дасчлаа. Тэгээ энэ шудрах ус байгаа юмыг одоо залуучууд л нэг засах юм бол засах юм байна. Засахгүй бол одоо тэгээ үнэн худлын байр ерөөсөө солигдох юм байна. Тийм учраас ерөөсөө энэ 16 оны одоо сонгуулиас эхлээд залуучууд бол бүгд сонгогч нар байгаа. Энэ сонгох энэ эрхээ ашиглаад одоо сонгож болохгүй хүмүүсээ тодорхой болгож байгаад сонгож болоход нь саналаа өгцгөөё. Тийм учраас ерөөсөө сонгож болохгүй хүмүүсээрээ одоо бүрдсэн харж гсаалтаа гаргая. Энэ ажлыг ерөөсөө Монголын залуучуудтай холбоол одоо альч төрийн бус байгууллага, альч төрийн байгууллагаас илүү бид нэр зориг гаргаж хийхгүй юм бол одоо бидний нөгөө залуудаа сайхан амьдрий гэдэг бол löөлөө боллоо шүү гэдэг ийм шийдэл төрсэн. Тэгээд 3 сараас эхлээд үндэсний залуучдын зөвлөл бэлтгэлийн хангаад сая 9 сарын 29-нд үе одоо 2-3 хоногийн өмнө үндэсний залуучдын зөвлөлийн 2 дугаар хурлаар харж гсаалт, цагаан жагсаалтыг хэрхэн одоо нэрлэх вэ гэдэг энэ одоо журмыг бол аль биесээр батллаа. За ингээд өнөөдөр бид нэр одоо Монголын түүхийн одоо улс төрийн түүхэнд одоо хар үйл явдал болж тэмдэглэгдсэн зориг агсны одоо эрсдэл гарсан энэ өдөр аль биесээр одоо 92 оны үндсэн хууль батлагдсанаас хойших одоо сонгуул хүртэлх аль биесний 100 одоо хар үйл явдлыг нэрлэе. Энэ хар үйл явдлыг өдөр 12 сарын 2 хүртэл нэрлээд 2 сарын туршид нэрлээд дараа нь энэ үйл явдалд одоо санаачлагч байсан. Энэ үйл явдлыг одоо дэмжиж шийдвэр гаргасан. За энэ үйл явдлуудад оролцсон одоо төрийн томилогддог болоод сонгогддог бүх албан тушаалтнуудыг одоо хар листтэй аль биесээр байршуулж олон нийтэд санал авъя гэдэг ийм шийдэл төрсэн байж байгаа. Тэгэхээр эхэлж бид нэр хүн ярихгүй нэ. Эхэлж бид нэр ерөөсөө үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал үндсэн хуулийн одоо гол тулгуур үзэл санаануудын эсрэг байсан тэр бүх шийдвэрүүдийг бид нар бүгдээрингийн 100 хар үйл явдал болгож олон нийтэд санал авч жагсаая гэдэг ийм л шийдэл төрсэн. За тэгэхээр одоо энэ танад үндэсний зөвлөлт хороонд чинь 339 гишүүн байгаа. Үндэсний залуучуудын зөвлөл. Залуучуудын зөвлөл. Бүх нөгөө намын төлөөлөл болоод бус одоо холбоод юу гэдэг юм бүх нийгмийн бүхэл залуучуудыг цуглуулсан. За тэгээ нийс гарчлаа. 2 сарын 2-ноор бараг эцэслээд. Гэтэл тэр залуучууд нам дотроо гэдэг юм ад үзэгдээд эхлэх юм биш үү? Одоо нөгөө ах нар чинь дарамтлал эхлэв штэ. Миний нэрийг оруулчлаа гэж та нарыг ад үзт юм. Ийм байдал руу оруул яах вэ? Тэд нартэй хэрхэн зогчиж одоо юу гэдэг ярилцсан бэ? Тэгэхээр Монголын залуучуудын холбоон дээр нэгдэж байгаа залуучууд бол үзэл бодлороо ялгарлагдаж юм эсвэл үзэл бодлороо нийлж одоо цугласан залуучууд бол биш шүү дээ. Монголын залуучуудын холбоон дээр одоо үннээрээ нийлж байгаа л ийм залуучууд. Арай нэг шудраг хэсэг нь л одоо Монголын залуучуудын холбоонд өнөөдөр нэгдэж байгаа. За нөгөө талаараа бид нар бүх төрлийн үзэл бодолтой залуучуудыг бид нар бүгднгийн төлөөллийг хангасан ийм үндэсний залуучдын зөвлөл ийм өдөр тохороо бид нар бас бүрдүүлж чадсан байж байгаа. Өнөөдөр нам давсан залуучууд дотроос шудрагууд нь бол манай дээр ирээд нийлчихсэн л байж байгаа. Тийм учраас өөрөөр хэлбэл бид нэр шудрагаараа адлагдаад явахын одоо муу гэж юусоо ойлгохгүй. Яг тийм бид нар адлагдъя. Бид нар гол нь үннийхээ зам дээр л байж байна.
Тэгээ монголчууд ягаад үнээрээ бол өхөл тэргээр туулааг үүснэ гэж юм хэлээд байт. Тийм учраас өөрөөр хэлбэл өнөөдөр шудраг байгаа хүмүүсээ арай нэг зөв байгаа хүмүүсээ адлаад бид нар ч одоо сурцсан байна шүү дээ. Тэгээ энэ юмыг бид нар одоо гол масс нь болсон залуучууд болёо. Шудрагаараа бай. Шудраг хүмүүсээ бид нар дэмждэг болёо л гэдэг. Энэ эргэлтийг л эхлүүлж байгаа. Энэ бол нэлээд айхтар том юм болох нь бол төсөөлөгдөж байгаа л да. Нэлээд одоо жишээ нь их хурал нэр дэвшнэ гэж амиа тавьж байгаа хүмүүс энэ жагсаалтанд ороод эхлэх юм бол одоо бүр өстө юу ч ихээс буцахгүй болж хувирхах байх л та. Танаа болохоор дайран тийм ээ энэ юу болж байгаа юм гэдэг. Энэ бол бодоод ард нийтийн санал асуулгаар л одоо захин маягаар л явах юм шиг байна. Ерөөсөө бид нар бүх одоо төрийн болон төрийн бус байгууллагууд, мэрэгжлийн байгууллагууд, за дээр нь ахмадууд, эмэгтэйчүүд гэдэг, оюутнууд гэдэг бүх байгууллагуудыг аль биесээр саналаа гаргаач гэж. Өөрөлдөл одоо жишээ нь эрчим хүчний салбарт байсан 100 хар үйл явдал. За хүнсний салбарт байсан 100 хар үйл явдал. Одоо та нар захын эмнэлэгт ор бид нар дүүрэн хавдартай хүмүүс л байна шүү дээ. Тэр чинь өөрөлдөл бид нар хүнсний аюулын байдлаа хангаж чаддаг л байна. Гэх мэтлэнгээр ингээд өөрөлдөл салбарын бүх хар үйл явдлууд. За оюутнуудын өмнө байсан одоо 100 хар явдал. Ахмадуудын одоо жишээ нь хэлэх 100 хар явдал. Үйлдвэрчний эвлэлийнхний одоо хөдөлмөрийн харилцаатай холбоотой 100 хар үйл явдал гэдэг. Ингээд сэтгүүлчдийн өмнө байж байгаа 100 хар үйл явдал гэдэг. Одоо манай сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл бол хамгийн түрүүнд дуурч дэмжихээ илэрхийлээд байна. Гэх мэтлэнгээр ингээд бид нэр ерөөсөө бүх төвшөнд энэ бидрийг өөрөөр өнөөдөр хичнээн үр дүнтэй зөв амьдрахад чиглэг одоо эсрэг байсан тэр бүх үйл явдлуудаа бид нар гаргаж авъя гэж. Тэгэхээр энэ бүгдийг бол бид нар өөрсдөө амьдралаараа туулаад үзсэн үнэн баггүй. Тэрнээс шул одоо хин нэгний зохиосон зохиолд итгэж эсвэл одоо дараагийн сонгуулийн одоо ямар нэг ингээд амлалтанд итгэж гэж бид нар ерөөсөө бид нар амьдралаараа туулаад өөрсдөө тэр хохирогч нь болоод хожигч нь хэн байсан өнөөдөр хэн юу ч хожоогүй үлдсэн нь хийм гэдэг ингээд бүх зүйл өнөөдөр бодиттой үннээрээ л байж байгаа. Хүний өдөртөө одоо салбарт нь 100 гаруй үйл явдлыг нэрлэх юм байна шүү дээ. Тэгнэ гэсэн. Нэлээд их тооны юм болох нь л дээ. Тэгээд яаж одоо зэгцлэх юм байгаа. Тэгээд одоо шинэ 7 сарын 1-ний үйл явдал гэх юм бол аль салбар руугаа орж одоо явах бол хувирлагдах бол 7 сарын 1-ний үйл явдал зоргийн алга гэх мэтлэнгийн ийм одоо тодорхой зүйлүүдийг бол бид нар аль биесээр энэ жагсаалтанд Монголын залуучууд өөрөө оруулна гэж ингэж үзэж байна. Матар оруулна гэж үзэж байна. Тэр нь иргэд ч гэсэн энэ саналаа өгөөд оруулна шүү дээ. Зөвхөн салбар байгууллага биш, иргэд өөрсдөө одоо манай тэр мэдээллийн нэгдсэн одоо нээлттэй захин систем дээр өөрсдөө юмнуудаа оруулаад тэгээд тэрэн дээр би энийг хариу үйл явдалд оруулахыг дэмжиж байна гэдээ иргэд саналаа өгөөд гар үсэх цуглуулаад ингээд явах юм. Тийм учраас өөрөлдвөл ямар ч үйл явдал ороод ирж магадгүй. Тэгвэл тэр бүх үйл явдлууд бүгд эзэн холбогддог шүү дээ. Бүгд бас тайлбаруудтай л байгаа. Тийм учраас тайлбар хийх ёстой юм тайлбараа гэдэг эзэн мөн гэдгээ тодорхойлол ингээд явах хэрэгтэй. Одоо шинэ үйл явдал орж ирлээ гэдэг тэр үйл явдлыг одоо шинэ төвшүүлж байгаа нөхдүүд бол тэр үйл явдалтай холбоотой эзэн холбогдож байгаа нэрийг давхар оруулж ирнэ гэсэн үг үү? Тийм гэсэн үг. Өөрөлдөл 12 сарын 2-наас хойш бид нар бүх үйл явдлуудын эздийг өөрөлдөл аль биесээр олон нийтэд гаргаж тавьж эхэлнэ. Өөрөлдөл нэгэнт үйл явдал одоо хар гээд ороод ирж байгаа тохиолдолд бид нар тэр хар үйл явдлыг санаачилсан, зохион байгуулсан, шийдвэр нь гаргасан ингээд бүх хүмүүс ардаас нь ороод явчихна. Жишээ нь өршөөлийн хууль хориг байгаа. Тэгээ хоригийг одоо хүлээж авах нь ахгүй гэдэг одоо эд их хурал дээр маргаж байна. Цагаанд орох уу, хартаа орох уу тийм үйл явдал. Өөрөлд цагаанд орох уу, хартаа орох уу. За өршөөлийн хуулийн одоо хоригийг хүлээж авч байгаа гишүүд нь магадгүй цагаандаа авахгүй гэж байгаа нь хартаа тийм ээ. Гэх мэтлэнгээр өөрөлдвөл бид нэр үйл явдлаар ингээд бүгдээр нь гаргана. Яг тэгэхээр энэ бүх үйл явдлууд аль хэдийн үлдэгдсэн үйл явдлууд байж байгаа. Тийм учраас бид нар өөрөлдвөл одоо араас нь аль нь үнэн байсан, аль нь худлаа байсан, аль нь одоо бит болон бит бусаар одоо олон нийтэд хохирол үзүүлсэн. Энэ бүх зүйл дээр л өөрөлдвөл олон нийтийн санаа бодлыг л авах гэж байгаа. 7 сарын 1-ний үйл явдал дээр жишээ нь яг л харагдал эхэлж байгаа л дээ. Одоо нэрсүүдэн дотор Батцаандан Магна Боинка манай сэрэл жаргал сайхан одоо манай ерөнхийлөгч Илбүдэрч хүртэл үг хэлжсэн шүү дээ тухайн үед тийм ээ. Тэгэхээр энэ үйл явдал маань жишээ нь одоо хардаа орох уу цагаанд орох уу бас явах юм байна тийм. Ерөөсөө энэ олон нийтийн шийдэх асуудал болж байгаа. Шийдэх асуудал болж байна. Олон нийтийн шийдэх асуудал. Нөгөө талаар нөгөө буудах
тушаал өгсөн өгөөгүй, буудсан буудаагүй гэдэг ингээд зарим нь бол буудсан гэдэг бүр одоо шийдвэрлэгдсэн явж байгаа шүү дээ. Гэх мэтлэнгээр ингээд маш олон зүйлүүд байж байгаа. Одоо тэр хар жигсаалтанд одоо орцсон ирхэм зөвхөн 16 оны сонгуулийн одоо нэр дэвшихт нь одоо саад болж байгаа зүйл болж гин үү? Эсвэл энэ нь өөрөө эргээд цаад хүмүүстэй юу гэдгийг цаашаа нөгөө карьер хийх боломжийн тэр чигээр нь үндсэнд нь хаагаа ичиж гин үү? Бас их сонир харагдаад байна л да. Хамгийн чухал зүйл бол ерөөсөө хулгайчгүй Монгол болж ял гэдэг. Тийм. Тэгэхээр нэг нөхөр хулгайч байсан юм бол хулгайчийн замаас одоо засагдаад сайжраад ирэх юм бол магадгүй дараагийн сонгуульд орж ирэхийг үгүйсэхгүй. Гэхдээ хүн ус те энийг ард түмэн шийдэн шүү дээ. Тэгээ хамгийн гол юм нь ард түмэн бол өөрөө өмнө нь жишээ нь бүх өмнөх одоо үйл явдлуудыг дийлэнхтэй мартцсан байж байна. Мартсны өөрөөр хэлбэл улам мартуулах одоо сайхан амлалтуудаар ингээд сонгуулиар дамжуулаад хуурсаргаар молигдуулсаар байгаа одоо өнөөдрийн энэ байдалд хүрчээд байж. Тийм учраас өөрөөр хэлбэл бид нэр 92 оноос хойш бүх сонгуулийн үеийн одоо тэр бүх амлалтууд, тэр бүх хар явдлууд, тэр бүх одоо болоод өнгөрсөн тэр бүх зүйлүүдийг одоо бид нэр аль биесээр сэргээж энэ үйл явдлыг нэрлэх процесст одоо гаргаж тавья л гэж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл жишээ нь магадгүй 93 онд хийгдсэн ямар нэг одоо хар үйл явдлын урхаг өнөөдрийг хүртэл арилаагүй явахыг бол үгүйсэхгүй тийм ээ. Энд нэг юм жиргээ явж ийн л та. Мөнхөтэй хин чамаг хар цагаан жагсаалд гарг гэсэн холбооны ажиллаа хий. Наад охтуудыг чинь блок шүү гэнэ. Тэгэхээр Монголын залуучуудын холбооны их хурлын төлөөлөгч нар энэ үргийг надад өгсөн. Тийм. Дээр нь үндэсний залуучуудын зөвлөлийн гишүүд дахин баталгааж байсан. Тийм учраас энэ үргэл би гүйцэтгэж байгаа. Танаа одоо бид ерөнхийлөгч чинь Бат Шугуур гэж хүн байдаг штэ. Хувьсгалт намын даргын хоёрын хүү. Магадгүй одоо энэ хоёр гэдэг хүн хар цагаан аль нэг жагсаалтанд орчлоо гэхэд мэдээж орхол байх л та мэдээж тийм үү. Тэгэхээр хүүгийнхэн талаас ямар нэг асуудал гарах болов. Энэ дээр яаж тохирч ярьсан. Ойлголцсон уу? Тэр бол хувь хүмүүсийн л асуудал шүү дээ. Жишээ нь би өөрөө хар жагсаалтанд орсон байхыг үгүйсэхгүй шүү дээ. Магадгүй тийм үү? Магадгүй байхгүй юу? Тийм. Тийм учраас өөрөөр хэлбэл энэ бүхэн бүгд шийдэх нь ард түмэнд байна. Бид нар энийг л зориг гаргаж зохион байгуулж байгаа. Тийм учраас өөрөөр хэлбэл бид нар тэрийг орно, тэрийг орохгүй гэж одоо ярих нь бол илүүц зүйл. Нөгөө талаар та нар хэн нэг намын захиалгаар энэ зүйлийг хийгээд байгаа юм уу гэж хэлж. Би нэг л зүйлийг хэлж. Нэг хулгайчийн мөнгөөр, нэг хулгайчийн захиалгаар нөгөөхийнх нь хулгайч болгодог тийм хүмүүс бол бид нар биш ээ. Монголын залуучууд бол нэгддэг болсон. Энэ нэгдэл нь бол үнэн дээр нэгдэж байгаа. Тийм учраас бид нар бол өөр болсон шүү. Битгий та нар өөрсчгээ бидний андуураа л гэж хэлж байгаа. Тэ. Ер нь бол мөнгөтэй үед улсад орох юм сонирхол хэрвэдэг. 16 онд биш юм гэхдээ цаашдаа ч юм уу. Магадгүй 16 онд ч бас нэр дэвших бодол байж магадгүй л тийм. Би ч нөгөө цензургүй яриагаар ороод 16-нд нэр дэвшихгүй гэдгээ бол аль бисаар зарлцсан шүү дээ. Яг нөхөр жанжиг үл байл. Тэг яг тэгэхээр Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч гэдэг үл одоо нэгсний одоо бусад бүх залуучуудын ийм нэгдлийг илэрхийлэх болоод сууж байгаа хүн. Жишээ нь одоо энэ ажлыг хийж байгаагийн хувьд бол би жишээ нь аль нэг нам дээр очичоод одоо албан тушаал аваад ч юм уу эсвэл тойрог аваад явна гэдэг үл өөрөө жишээ нь цаашид улс төр хийнэ гэж бодож байгаа. Ер нь энэ байгууллагыг удирдах байгаа хүний хувьд бол ерөөсөө зохисгүй ажил. Өмнө нь бол манай залуучуудын холбооны ерөнхийлөгч нар дээр бол тийм одоо тохиолдол байсан. Тэрийг үл үгүйсэхгүй. Гэхдээ одоо бид нар үл өөршүүл гэж хэлж байгаа. Бид нар үл өөршүү. Бид нар бол Монголын залуучуудын холбоо гэж энэ том овогтой энэ байгууллагын хувьд бол бид нар Монголынхаа төлөө юм хийнэ. Монголыг хулгайч болгох юм. Энэ том хайртай ажлыг хийж байгаа юм чинь нэлээд итгэл үнэмшилтэй, тэгээ ард түмэндээс нэр итгэл үнэмшилтэй л байх хэрэгтэй. Шоу болгочихгүй л зорих хэрэгтэй юм тийм ээ. Нэр хүндээ алдчихсан юм асуудал бол энэ нургатай энэ хордон нэлээ одоо нэг үйл мэдээ хэлсэн шүү дээ тийм. Тэгээ энэ дөр бол энэ хэрэг ингээд итгэл үнэмшилтэй яваад байх юм бол одоо танаа энэ гаргасан журам дээр ч харагдаж байна л да. Маш аюултай юм байна. Хар жагсаалтанд орсон этгээд улсын хурал болон орон нутгийн сонгуулиас саналаа өгөхгүй этгээдэд улсын хурал болон орон нутгийн сонгуулиас саналаа өгөхгүй байхыг уриалгах гэж. Залуучууд бол уриалж явчихна шүү дээ.
Ерөөсөө энэ хулгайчгүй Монгол хөдөлгөөнд санаачлагч нь залуучтай холбоо болох биш. Одоо ингээд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн ивэл нэгдчихлээ. Одоо цаашлаад үйлдвэрчний ивэл манай ажил олгох шийдвэрийн холбоо гэдэг ингээд одоо гол нийгмийн төлөөллийн байгууллагууд бол бүгд нэгднэ гэж ингэж бодож байгаа. Тийм учраас энэ байгууллагууд өөрөлдөл бүх төвшнийхөө одоо өөрсдийн одоо гишүүд дэмжигч нартай уриалаад явна л гэж ингэж ойлгож байгаа. Тэ. Тэрнээс зөвхөн Монголын залуучтай холбооны асуудал. Гэхдээ нэг зүйлийг хэзээс мартаж болохгүй. Эцсийн шийдвэрлэгч бол ард түмэн байдаг. Бид нар бол ард түмний өнөөдөр 70% залуучууд л байгаа. Тэгэхээр өнөөдрийн зөв шийдэл, өнөөдрийн одоо хулгайчгүй төр, өнөөдрийн хулгайчгүй одоо бизнесийн орчин, өнөөдрийн хулгайчгүй нийгэм, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ энэ бүхэн бол бидний өнөөдрийн амьдралыг сайхан болгох хэрэгтэй зүйл байгаа шүү дээ. Эргээд маргааш бидний үр хүүхэд одоо үлдэж амьдрах юм л одоо зүйл. Тийм учраас бид нар энэ дээр өөрсдийн одоо залуу насыг өнгөрөөж чадаагүй, өөрсдийн залуу насыг сайхан одоо амьдарч чадаагүй энэ бүх зүйлээ би одоо өнгөрсөн гэдээ хаях биш. Одоо би үр хүүхдээ зөв нийгэмд хулгайчгүй Монголд амьдруулахын төлөө энэ бүх зүйлийг хийж байгаа. Хулгайчгүй Монгол гэснээс яг энэ хулгайч гэдэг үг одоо уламжлагдаад явж байгаа гэж хардггүй. Одоо жишээ нь хулгай хийдэг даргын цүнхийг өрөө явж байгаа бас нэг нөхөр байгаа шүү дээ. Залуучууд. Тэр нь яг л тэр нөгөө одоо юу гэдгийг сургуулаар нь сураал тэгэл яг ш бас л нэг хулгайчийг л бэлдээд байна л гэж хаа. Тэгэхээр үндсээр нь ингээд аваа хийчих чинь. За яг хөө мэдээж нөгөө цүнхөө өрүүлж байгаа дарга бол харж ихсаалтанд орчвол нөгөөх нь мэдээж юу гэж харж ихсаалтанд орсон дагаад яваад ах уу те. Нэг л өдөр хаяа явах бол байх л та те. Тэгэхээр гол нь ингээд энэ хулгайчгүй Монгол санаачлагт ерөөсөө хулгайч ч гэсэн өөрөө нэгдчихэж бид нар хулгайч бол. Тэгэхээр хулгайч гэсэн өөрөөр хэлбэл одоо айхчих юмтай хум суруугаа татах хэвээр. Тэгэхээр юу ойлгох вэ гэхээр ерөөсөө гол тэр хулгайчийг төрд болох орох боломжийг олгодог ард түмэн бид нар өөрсдөө нийлэх хэвээр. Төвшөндөө одоо байгууллагаараа сум сумаараа багаараа ингээд нэгдээд хулгайчид үгүйгээд нэг удаа хэлэхдээ бид нар дараагийн цэвэр шинэ хүмүүсийг оруулж ирэх энэ боломжийг бүрдүүлж өгч байгаа. За дараагийн цэвэр шинэ хүмүүс маань дахиад хулгайчгүй болох тэр зүйл нь өөрийнх нь гаргаж ирж байгаа энэ зам. Өөрөлдөө дараа нь чи хулгайч болох юм бол дахиад чиний бүх юм хаагдана шүү. Нэг юм байл. Сонгуулийн хууль баталсны дараа энийг гаргаж ирэхгүй яасан бэ гэсэн болгоомжлол төрөөд байна л да. Сонгуулийн хуулиар шинэ юмыг хордог шүү дээ. Одоо шинэ сонгуулийн өмнө хэд хоногийн өмнө жилээ одоо шинэ судалгаа явуулахыг хориглоно. Тэгэл тэгээд заалт одоогийн мөрдөж байгаа хуулийн дээр бол байгаа. Судалгаа явуулахыг бол хоригдсан байж байгаа шүү дээ. Янз бүрийн төрлийн бус байгууллагууд судалгаа явуулал рейтинг тогтоогоол тэр нь болохоор өмнөч байдаг, худлаач байдаг. Худлаа гэдэг нь нөгөө нөхдүүдээс мөнгө авал за чи 1-р төчигдэн шүү, 2-р төчигдэн шүү гэд явчихдаг. Тэгэхээр энэ бол нэр дэвшигчдийн нэр хүндэнд халдах одоо юутай юм байна. Одоо их хурлд нэр дэвшиж байгаа нөхдүүд харж ихсаалтанд ихийнх нь бас орчхолог үзэг хувьтай таамаглаад байгаа. Хуулиар хязгаарлаад хязгаарлалчих юм тийм заалд орчих хэл гэж бас боломжлоод байна л. Тэгээ хуулийн хамгийн гол зорилго нь бол иргэдэд одоо тодорхой өгөөж өгөх. Иргэдийн хоорондын ингээ харилцааг зохицуулах байдаг. Тэрнээс иргэдийг хорлох тухай асуудал байдаггүй. Тийм учраас ямар ч хоригдсон хууль, ямар ч одоо хоригдсон шийдвэрүүд аль ч төвшөнд гарсан манай энэ үйл ажиллагаа бол цааш үргэлжлэл явна. Энд бол бид нар итгэлтэй байгаа. Мэдээж түнж дэмжиж явах бах. Тийм. Мэдээж энэ дээр зориулаад хулгайчл энд зориулж хоригдсон хэлхийн шүү дээ. Тэрнээс чинь угаасаа л хулгайчийг сэргэл хийж байгаа үйл ажиллагаа юм чинь. Ямар нэг байдлаар юу гэдгийг танай удирдлагуудад ажиллаж байгаа нөхдүүдийг нэмтгэн тэгээ шийдэн. Одоо юу гэдэг нөгөө алтаа гишүүнийг зааж ирсэн чинь нэг юм юмны ард аваач хийж юм шүү дээ. Гэхдээ хийвэл хийдгэл юм байна шүү дээ. Тэгээ өөрөлдөл удирдлага гэдэг одоо хүмүүс ингээд нэр тоолоод бүгдийг хийлээж гисэн энэ цаашаа үргэлжлэл гараад ирэх л байна. Өөрөлдөл одоо энийг зогсооно гэдэг үл өөрөө одоо боломжгүй аадар бороог одоо хувингаар тосч аваад цуглуулахтай л адилхан зүйл байхгүй. Хөвдөө бол маш одоо нэг хэдэн гар хэдэн үлээч гэдэг үргэлжлэл дэмжиж байна. За ингээд үзэгчд манаас тасралтгүй залгаж байгаа бас энэ утасны дуу сонсогдож байна. Тэгээд найруулагчаа үзэгчтэй холбоотой.
Үзэгчтэй хандж хэлэхэд бас доор гарч байгаа хаягуудаар өөрсдийнхөө одоо саналыг бас илэрхийлж болно. Тэгээд доор бүр нь бас уншаад явчихна гэдгийг хэлмээр байна. Утсаар холбогдоод утасчаа холбогдохгүй бол цахим иргэний мэдээ.com гэж байгаа. Яг мессенжер, Facebook бол иргэний мэдээгээр орчин. Twitter иргэний мэдээгээр байгаа. За сайн байна. За энэ студид тоо өгөх. За би залуу ус юм асуух гэсэн юм уу? за За та төр байж байгаа. Подкастаа тэнцэх сайхан л байна л та. Тэгэхээр ямар нотлохоо тэнцэх гэж байгаа юм бэ? Өөрөөр хүний шүүхээс итгэлээгүй тохиолдолд бид нар ч гэмтэгтэн гэж үздэггүй, улгаач гэж үздэггүй. Наадсан хэрэгцэн таавадын толгойд өөрсдөө чилэх. Лайтер хоолой болгоомжлж байна л та. Одоо жишээд бид нар энэ дээр ямар их ихтгэл үнэмшилтэй байна вэ гэхээр их эзэн Чингис хааны үед жишээ нь их Монгол улс гэж анх одоо тунхагласан байна. Тэгээд Чингис хаанаас их Монгол улс гэж одоо ямар улс юм бэ? Одоо яагаад их болчихвоо гэдэг ингээ асуусан чинь Чингис хаан нэг л үг хэлсэн байна. Ерөөсөө хулгайч тохмоод дэвсэх зайгүй болсон ийм сайхан улс бид нар байгууллаа. Ингээд бид нар хулгайчгүй улс учраас бид нар их Монгол улс гэж ингэж зарлж байгаамаа. Хулгайч хэрэг байх юм бол бүтэн нойр зовлон тий хулгайч буудаар халуун хайр айдсаа гэж ингэж тухайн үед одоо асуусан хүнд хэлчихсэн байна. Тэгэхээр өөрөлд бид нар төрцгөө ингээд дээдэлдэг төрөө шүтдэг ийм ард түмний үр сад байж өөрөлд энэ төрийг яаж цэвэр тунгалаг болгохгүй гэдэг тэр арга замыг одоо хотол ингээд янз бүрийн байдлаар ингэж оролдож хайжсэн. Тэгтэл ерөөсөө хамгийн чухал гаргалгаа нь ерөөсөө бид нар бүх асуудал дээр хулгайчаал байхгүй болгох юм байна. Бүгдийг хамтын хариуцлагын систем хийдэг юм. Ингэсний дараа бол өөрөөр хэлбэл жишээ нь хэн нэг 10-таас, хэн нэг 100-таас, 1000-таас хулгайч гарах юм бол өөрөөр тухайн газараа ингээд шийдээд явах. Тэрнээс бол одоо үүдээ ерөнхий сайд гүйжичээл, ерөнхийлөгч гүйжичээл нөгөө хулгайчийн асуудлыг яриад идэх юм байна л. Ингэж сайн бат бих төр тогтд юм байна. Сэний үзэгч асууж юм л та. Саяс таныг сонсоогүй байх гэд асуултыг хэлж байна. Хулгайч гэдгийг шүүх одоо тогтоох ёстой. Гэмт хэрэгтнийг. Гэтэл наан одоо шүүхийн өмнөр орж ажиллая гэдэг юм шүү. Эргээд өөрсөндөө ингээд одоо буруу зүйл хураагаад байгаа юм шүү гэсэн юм санаа явж байна. Тэгэхээр яг хөө бид нар чинь шинэ үндсэн хуулийнхаа үзэл баримтлалаар одоо бол жинхэнэ хуультай ингэж улсыг байгуулах гэдэг ингээд үзээд байна шүү дээ. Тэгтэл тэр хуулийг гуйл болгож байгаа хүмүүс нөгөө хулгайч нар нь байна. Тэгэхээр бид нар хулгайчтай тэмцдэг болж байна гэдэг бол хулгайч нарыг өөрөлдөл төр рүү оруулахгүй босго тавьж байна гэдэг бол энэ бол өөрөө хуулийг жинхэнэ хэрэгждэг хууль. Өөрөлдөл Монголын хууль 3 хоног гэдэг үг чинь 3 хоногийн дотор бүх одоо Монголын нутаг дэвсгэр тэр хууль мэдэгдэж танигдаад хэрэгжиж эхэлдэг байсан. Ийм үг байтал өнөөдөр 3 хоног хэрэгжээд байхгүй болдог үг ботлоо ингэж үнцэн нь унсан байна шүү дээ. Энийг хийсэн хулгайч нар л хийсэн. Тийм учраас өөрөлдөл бид нар хулгайчтай тэмцэж байна гэдэг нь бид нар хуулийн засаглалын төлөө энэ ажлыг хийж байгаатай яг агаар нэг зүйл. Чи дараагийн үзэгчийг авах уу? Байна. Энэ игэлтэй шууд нэвтрүүлгөө. Тийм байна, таныг сонсож байна. За энэ юу л за яг санаан зөвлөлтөө. Гэхдээ энэ хулгайчгүй гэдэг үг нь жаахан тийм юуг өдүүлэг дуулдаг ах юм. Олигархгүй Монгол одоо дойргүй монголч гэдэг юм уу тийм ээ. Тэгээд хамгийн гол нь эхлээд энэ хулгайч гэдэг үгнийхээ олигарх гэдэг үгнийхээ одоо тэр юуныхаа тэр дойр гэдэг үгнийхээ үндсэн язгаар утга санааг нь гаргаж байгаа тийм ээ. Тэгээд тэндээсээ үгээ сонгож ингэж нэрлэлдэгтэй юм уу. Тэгээд яг энийг бол эртэл хийх хэрэгтэй байсан л да. Одоо тэгээд энэ одоо энэ улсууд яг сэрээд энэ сонгуульд хөдөлгөөр энэ улсууд юм янз бүрийн хийгээд эхэллээ. Гэхдээ энэ бол эцсийн үр дүнгээ өгдөг. Бас амьдралд ойрхон адамд наалтай тусглаа авдаг. Одоо тийм хөрсөн дээр буусан ийм арга хэмжээ байх хэрэгтэй. Тэгээд энэ залуучуудын холбоо бол одоо энэ ихтэй сургуулийн төлбөрийн автобусны смарт газ центр дээр бол ерөөсөө тэгээд айл залуучуудын холбоо юм дотроо одоо ихсэн залуучуудын холбоо одоо айл байгаа шүү дээ. Тэгэхээр үндсэн ажлыг хийж чадахгүй байгаа учраас одоо улс төрлөө нөгөө даргаан цум барьдаг шиг дахиж хуулиарч
орхир нь зөв ч юм уу буруу ч юм уу ийм асуудал гарч байгаа. Тэгэхээр зэрэг ер нь бол аливаа ажлыг бол үндэслэлтэй одоо улс нийгэмд ард түмэнд ашигтай ийм л юм байх хэрэгтэй. За нөгөө оюутны смарт карт автобус эдэр чинь бол манай оюутны холбооны ажил тийм ээ. Тийм. Залуучуудын холбооны ажил гэх юм бол ерөөсөө л энэ зүйлүүчтэй. Одоо бид нар чинь авилга бий авахгүй өгөхгүй гэдэг. Жишээ нь Самтан марлын судалгаагаар бидрийг авилга бий авахгүй гэдэг өгөхгүй гэдэг аян ихснээс хойш өгөхгүй гэж хэлдэг хүмүүсийн одоо коэффициент 20%-аар өссөн баг жишээ. Тэгэхээр бид нар өөрөөр хэлбэл амьдрал дээр байгаа бодиттой зүйлийг бодиттойр нь хилээд л ингээл явчих. Одоо бидний бас дараагийн нэг одоо нэртэй юм ба спиртүү спорт уу. Тэ? Тэд бодиттой сонголт л бид нар ард түмэнд амьдрал дээр байгаа үннүүдийг л бид нар хилээд байгаа. Тийм учраас өөрөөр хэлбэл энэ хулгайч бол ерөөсөө хуучин 3 хүний нэг нь хулгайч гэдэг нэг онгой өгдөг байсан шүү дээ. Одоо тэгсэн 2 хүний нэг болчихжээ. Одоо удахгүй бүгд хулгайч болох гэдэг шүү л гэж бид нар хэлээд байгаа. За энэ харт ба цагаан чагсал гарах журмаас бас энэ юу зөв танилцуулаад явчихад энэ эхний шат нь бол 15 оны 10 дугаар сарын 2-оос өнөөдрөөс эхэлж байгаа маань тэгээд 12 сарын 2-ны хүртэл явагдана. Энэ бол 1992 оноос 2016 оны улсын хууль орон нутгийн сонгуулийн өдөр хүртэл үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, үндсэн хууль, хүн амын эрх ашиг, хүрээлэн буй орчин нийтийн үнд зүйлд харшилсан голох үйл явдлыг нэрлүүлж 100 хар үйл явдлын жагсаалтыг зарлана. 2 дугаар шат нь 12 сарын 2-оос 16 оны 2 сарын 2-ны хүртэл явагдана гэж байгаа. Тэгээд 21 аймаг 9 дүүрэгт олонний төлөөлөн зөвшөөрсөн 100 хар үйл явдлын жагсаалтанд оролцсон, гүйцэтгэсэн, зохион байгуулсан этгээдүүдийг нэрлүүлнэ гэж байна. Энийг нөгөө хүмүүсээ нэрлүүлж эхлэх юм. Эхлээд үйл явдлаа дараа нь хүмүүсээ нэрлүүлж эхлэх юм байна тий. За 3 дугаар шат нь бол 16 оны 2 дугаар сарын 2-оос эхлээд улсын хууль орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй этгээдүүдийн хар жагсаалт, улсын хууль орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлж болохгүй этгээдүүдийн цагаан жагсаалтыг зарлана гэж. Энэ цагаан гэдэг нь бид хэд бас хаяад яваад гэх шиг байна. Цагаан гэдэг нь одоо хамгийн гэгээлэг 100 үйл явдал гэж нэрлэх үү? Бас тэрнтэй холбоотой юм байна. Ерөөсөө хар үйл явдалд оролцоогүй бол цагаан руугаа ороо л гэж. Цагаан руу олох юм бол төм өмл болчих шүү дээ. Одоо нэг тэгтээ дэрчин бас нэг улсын хурал жишээ нь сонгуульд өрсөлдөн. За одоо орон нутгийн сонгуульд нийслэлд өрсөлдөнө гэдэг ингээд тэрийг илэрхийлээд эргээд надад хар юм байхгүй гэдэг олон нийтэд зарлаад хар юм байхгүйг нь бас олон нийт өөрөөр хэлбэл баттдахад өөрөөр хэлбэл нөхөр хар юмтай л бол цагаан жагсаалтанд ороод ирэхдээ араас нь хар зүйлт нь дагаад ороод ирнэ л гэсэн үг. Тэрийг баталгаажуулах ийм зүйлэл хийн гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл цагаан руу орж байгаа хүмүүс бол нэлээ эр зөрөгтэй, үнэхээр цэвэр ийм хүмүүс л байж орох юм тий. Байж орно гэсэн. Тэгэхээр одоо цагаанд орж байгаа хүмүүсийг бол харж байгаа бол хараа бодох хэрэгтэй мессеж одоо юу байдгийг мэдээлээд бол нөгөөдөл нь бас цацхыг хичээн шүү дээ. Тэр бол айхтар юм орж ирэх байх юм. Тэрийгээ бас нөгөө хүн өөрөө одоо бүрэн баталгаажуулах хэмжээний тийм хэмжээний эр зөрөгтэй байж л орогч. Эр зөрөгтэй. Бид ч одоо нөгөө мартамхаа штэ. За 16 оны сонгуулийн том акц бол энэ байж таарад байгаа тийм үү. За 2020 оны сонгуул болоход бараг мартцсан нөгөө хар цагаанаа мартцсан явж явах юм биш үү. Дараагийн одоо үйл ажил бас яг ийм байх уу сонгуульд өгөхөд ирэхээр тэгээ нөгөө дахиад асуулт тэр үед асуугдах л байх л да. За нөхөр мөнхөт 2020 оны сонгуульд орох уугүй юу гэдэл тийм ээ. Тэгэхээр мэдээж 20 оны сонгуулиар энэ ажиллагаа дахиад тавтагдаад явж таарна. Одоо нөгөө цагаанд байжгаад төр рүү орцсон хүмүүсээс одоо хичнээн хулгайч болж байгаа. Хаалуу шилжих нь вэ гэж. Хичнээн хар руугаа орох нь вэ гэл ингээл үргэлжлэл явна шүү дээ. Тэгэхээр өөрөлдөл одоо бид нэр үнэхээр энэ одоо Монгол тэ энэ төр энэ одоо эдийн засаг энэ бүх зүйлээс ингээд ард нийтэд хүртэж байгаа энэ ашиг шим тус тэ энэ бүх зүйлийг үнэхээр шудраг байлгаал гэвэл бид нар энийг хийхээс байхгүй ийм л зүйл рүү орчод байгаа. Тэгтэл одоо жишээ нь өмнө хийгдсэн бүх зүйлүүд хичнээн бид нар мөнгөтэй байгаа ч нэмэр алга мөнгөгүй байгаа ч нэмэр алга ингээд бүхэл зүйл хулгайч нарын эрх ашигт үргэлжлээд байдаг нэг ийм одоо гаж тогтолцоотой болчихлоо. Тэгээ энийг бид нар өөрсдөө мэдрээд идэг мөртлөө мэдээд идэг мөртлөө өөрсдөө зарим нэг эрг шуурганд болоод байгаа мөртлөө
энийг хүлээн зөвшөөрөхгүй, энийг зогсоохгүй ингээд цаашаа явна гэдэг бол яавч одоо эрүүл нийгмийн үзэгдэл бол биш л дээ. Тийм учраас энийг залуучууд засъя гэж ингээд зоригтой дуурч байна. Олон нийт одоо бусад төрийн бас байгууллагууд, төрийн байгууллагууд ингээд бүгд энийг үл дэмжиж оролцоно гэдэгт бол бид нар итгэлтэй байгаа. Энэ нөгөө санал авах интернетээр болон утас үйл холбооны тусгай дугаар ашиглан гэдэг энэ техник ажиллагаанууд нь гайгүй саадгүй багталтай тийм нөгөө Мэдээж яхаа тэгэл нөгөө янз бүрийн хулгайч нар чи янз бүрийн аргаар саадуулах гэж оролдоно. Гэхдээ бид нар бол олон бас зөв бодолтой, зөв сэтгэлтэй залуучуудын дэмжлэгээр ингэж явж байгаа учраас бол энэ бүгд дээр ямар ч байсан бид нар бол ард нь гарна гэдэгт бол итгэлтэй байгаа. нэг тийм яг үйл явдлууд байдаг л да. Одоо шинэ худлаа судалгаа явуулаад мөнгө аваад 1-2 бичигддэг. Тэрнтэй адилхан тийм хардлага мэдээж дагаад явна л да. Залуучтай холбоо шинэ хинээс тийм хардлага бол байнга явна. Тэр байтугай одоо зохион байгуулалт хэднийг аваад энэ цагаан луу болж юм. зохион байгуулалттай тийм юмнууд ч гэсэн хийгдэнэ. Гэхдээ хамгийн гол нь олон залуучууд энэ дээр нэгдсэн учраас бидний дундаас 1-2 байтугай нэгжид тийм зүйл гарахыг үл үүсэх арга байхгүй. Яг тэгэхээр энэ дахиад хүн ажиллаж байгаа тийм ээ. Тийм учраас тэр үгдээр бид нар бол харин яг босоо голчоо барьж л зогсно гэж ингэж Дотроос хаглах асуудал бол мэдээж хийн штэ. Гүдэг хийн л үсттэй тий. Харахгүй байж чадахгүй. Тэр итгэл үнэмшилтэй байгаа. Энэ бас сонирхол байл та. Яг тэгэхээр их л том үйл ажиллагаанууд явдаг. Тэгэл юу ч биш болол дуусдаг шүү дээ. Хэрв хагархал юм бол өөрөөр хэлбэл энэ одоо чагсаалтын утга учир. За эргээд бидний одоо энэ хулгайчгүй амьдрий гэдэг, хулгай ихгүй амьдрий гэдэг энэ хүсэл мөрөөдөл, энэ бүх зүйлүүд бол бүгд унтарч алга болно. Тийм учраас энэ ямар үнэтэй зүйлийг хаглах гэж байгаа гэдгээ бол одоо манай Монголын залуучтай холбоон дээр залуучууд бол айгүй сайн ухамсарлаж байгаа. За эргээд нөгөө талаар энэ бол зөвхөн Монголын залуучдын холбооны одоо үйл хэрэг биш болноо. Одоо өнөөдөр дөнгөж зарлагдж байна. Маргааш ихэд энэ бол Монголын ард түмний өөрсдийнх нь одоо удаан хүлээсэн ийм хөдөлгөөн болж хувирна гэдэгт бол маш итгэлтэй байна. Тийм учраас бол зөвхөн Монголын залуучдын холбооныхоос хамаарах гэхээсээ илүү энэ бол яг Монголын ард түмэн үнэхээр энэ бүгдийг хүсэж гинүү хүсэхгүй байна гэдэг тэр хүсэлтэй холбоотой ийм асуудал байна. Тийм учраас энэ бол цааш тууштай үргэлжилж явна гэдэгт бол маш хатуу итгэл өмжилтэй байна. За одоо үзэгчдээс анхааруулахад энэ захин ертөнцийн хэдүүлээс холбогдно. Яхоо мессенжер иргэний мэдээ @yahoo.com Facebook иргэний мэдээгээр байгаа. Twitter иргэний мэдээгээр латинаар явж байгаа. Энд нэг зөрг цайд бичсэн л та. За байна уу? За сонсож байгаа тань. За тэгээд Монголын ирээдүйн болсныг бодоод ирээдүйн үеийн боломжтой ирээдүйн гэдэг буруу юм байна. Залуучууд ирээдүйн байхгүй. Тэр биш. Залуучууд ирээдүйн наад хонч тодорхой гэдэг. Тийм учраас бодтой ажлууд маш их гэж байна. Одоо надад юу хатах гэж байгаа. Тэр ерөөс таамаг юу бодтой юм байраад одоо тэр тохиолдол ийх авахтай тавьдаг өгнө. Тэгэхээр одоо тэр тэгээд ахад яахын төлөвлөлтөө надад ч зүйлүүдийн таваараа оролцоод харахгүй юу надад хоёулаа шийдэх гэдэг нь одоо байраад надад хончтой гэдэг нь тэгээд бодох хэрэгтэй. Тийм учраас энэ дээр хооцмоор нэгтэй ингээд болгоод өгөөд Монгол он тийштэй дээрээ тэгэхээр одоо бүх юмыг ахад надад би одоо экстерьерээ тасраад гэдэг наад гүйгээ экстерьерээ хадрах гэдэг яг одоо консумераад альтернатив гэдэг ингээд яваад. Тэгээд экстерьерээ харин даадар орон хадрах гэдэг. Их Монголын баатаа экстерьерээ хөргөх бүх юмыг надад ороод байна. Энэ асуудал ерөнхийдөө юу болоод ерөөсөө үгүй хүнний мөнгөний төлөвтэй мөнгөний таңх гэдэг. Яа. Намайг нэг мөнгөний төлөвтэй Яагаад үзэж байгаа?
байна. Байна тань сонсож байгаа. За. Энэ би бол одоо энгийн энэ 30 настай залуучуудын нэг төлөвлөж байна л да. Тэгээд одоо энэ хүний яатраа сонсоход бол одоо яг манай залуучууд юу гэж ойлгох вэ гэхэл энэ бол ерөөсөө нэг жижигхэн шантаадны уус хүнийг шантаадэлж одоо энэ хэсэг бүлгөөстэй таалагддаг хүмүүс ингэ шантаадэлж одоо ус зүйлийг замыг зорилго нь үл гэж харагдаад. Тэгээс уулын залуучуудын байгууллагын залуучуудад толгомцоо орон сууц ажил эхлэлтийн гадаад сурчгаа залуучуудаа нийгэм яаж зөв зохион байгуулж явуулах вэ? Энэ өөр цаад нийгмийн асуудлыг хийж болдгоо. Заавал ингээд нэг улстай хөөцөлдөө яг сонгуульд өгөхлөө аль нодонгоос хойш гээд би бас нэг хальтууд сонсоод байгаа. Тэгэл залуучуудын дүүний төлөөлөл явж байна. Би бол ямар нэг намын стил тайлагддаг, ямар нэгэн клуб тайлагддаг юм л залуучууд энгийн байсан юм. Эний он зүгээр энэ хүнтэй яг залуучууд юу хийж чадсан, тэр байдлын талбайтай очиод яг аль үндэсний бичлэг хийж чадсан. Ийм хөөс нийгмийн асуудлыг ярил яадаг. Ингээд нэг хаяа цагаан цагсаалт гээл ингээд одоо наач бол юу шууд бидний нүдэнд харагдсан нь зүгээр шантаажны дуустал явах л. Энэ ажлаас яг гэж зөвтгөж яхаа наад хүн ч өөрөө тийм тэзэг ухаан бол байгаа л бахал одоо ингээд зөвтгөөд биднээс үнэтэй харахад бол зүгээр нэг юм шантаажны дуустал харагддаг. Би бол аль нэг дэмжихгүй одоо артал намж Монгол Ардын намж хоёулаа өөртөө энэ нийгэм болохгүй байх тийм. Гэхдээ энэ ингээд эдний үйл ингээд явцглаач одоо өөр хин хотод дээс новитны орхон сошиалистын орхон одоо юу вэ? Бас их зүг бүгд л одоо нэг юм шантажаал ингээд амьдрах гал ингээд зүтгээд авах юм байна. Энэ боо тэрний оронд талбайд очиод нэг тоос зөвгөөд ажиллаад нэг өдөө 2000 цаасны цалиа ажиллаад үз. Энэ үед оронд асуу том нас 2015 он хүртэл юм зайчин харагдандаа сайн ажиллаа гэж хэлмэ. Тэгэхээр бүх цагийн үеийн түүхэнд яг ийм байдлаар асуудалд ханддаг хүмүүс маш их олон байсан. Тэгэхээр бизнес хийх гээд явж байгаа нэг залуу байна. Эсвэл нэг барилга барих гээд явж байгаа залуу байна. За зүгээр нэг орон сууцны зээл авах гээд явж байгаа залуу. Тэгээ энэ бүгдэд нөгөө хулгайч нарсын тэйг болоод байна. Тэгэхээр бид нэр орон сууцны банк ороо орон сууцны корпорац байгуул бас яг энэ рүү ингээд орох гол явж үтсэн. Тэгээ явахгүй ш явсан. Бид нар бас хулгайчтай тохироод хийгээд нэг юм хийсэн нүүр зүгээд тийм ээ. Бас нэг юм шовоолгоод ингээд хийвэл хийн. Тэр шиг одоо боломжтой зүйл бол бидний хувьд бол байхгүй. Бидний шиг нэр хүндтэй байгуулгын хувьд. Тэгэхээр бид нар л ийм аргаар явчих болж байна. Тэгтэл бүгд яах юм гэдэг юм асуудал байна шүү дээ. Тэгэхээр өөрөлдөө бид нар хулгайчийг хүлээн зөвшөөрөөд хулгайчтай тохироод тэгээд чиний хармаанаас бас хулгай хилцээд ингээд энэ байгууллагыг одоо юм хийсэн гэдэг ийм сайхан түүхтэй болгоод аваад яваад гэж болно. Тэ. Тэгтэл энэ бүхэн чинь өөрөлдөө шудрах биш байна. Шудрах биш байна. Тэгэхээр өөрөлдөө тэр шудрах биш хүмүүстэй бид нар нийлж чадахгүй байгаа учраас хамтарч та нараас хулгай ихгүй гэж хэлж байгаа учраас л өнөөдөр энэ хөдөлгөөнийг өрнүүлээд байгаа юм л зүйл шүү дээ. Тэгэхээр нэг хэсэг залуучууд нь бас болоод байж болно. Тэгтэл нийтээрээ болоод байгаа мó гэдэг л асуудлыг бид нар тавиад байгаа. Тэгэхээр бид нар чинь нийтийн төлөөлдөг байгууллага болохоо шүү. Нэг хоёр хүн үний төлөө ажилладаг байгууллага бас биш. Нөгөө талаар жишээ нь 90 онд энэ талбай дээр үлсэжсэн залуучуудыг ч гэсэн бас та нар одоо хэдэн мал малж чадахгүй гэж хэлтгэл байсан. Магадгүй 21 онд хувьсгалын хийсэн залуучуудыг ч гэсэн бас тэгж хэлжил байсан байгаа. Тийм учраас энд бол бид нар ерөөсөө одоо цуцах тийм ярга байхгүй. Энэ бол зүгээр л нэг хүний л бодол. Тэгтэл өнөөдөр нийт маань өнөөдөр юу хүсэж байна вэ? Тэ? Нийтэд хэн гайвуулаад байгаа? Хулгайчлал гайвуулаад. Энд нэг иргэний мэдээ хуудсанд ийм санал ирсэн байна л да. Зөв санаа нь үрдүдэ болох нь чухал шүү. Нэг санал хэлэхэд 100 арай их биш үү? 20 жилийн дотор болсон үйл явдалд манай арчилсан нам Монгол Ардын намын цөөхөн хэд улс төрчид бүгд хамаатай болж таарна штэ. Шасис нь 50% зүгээр санагдлаа гэж байна. Яг хөө ер нь бол эн чинь
бас тодорхой хугацааны жилүүд өнгөрчлөө. За одоо 25 жил ойролцоогоор өнгөрсөн гэхэд жилд нэг 4 үйл явдал, улиралд нэг үйл явдал гэд ингээд бодохоор бол энэ тоо бас бага юм шиг санагдана, тийм ээ. Тэгэхдээ бид нар энэ удаа бас нэгэнт ингээд тодорхой ингээд нэрлүүлж байгаа зохион байгуулалттай бай гэж байгаа учраас ямар 1000 үйл явдал гэлтэй биш, эсвэл одоо 20 үйл явдал гэлтэй биш. Тэгээд ер нь бол нэг түүхийн хүрээлэнгийн гаргасан нэг бас одоо үйл явдлууд байна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн 25 жилийн одоо голлох одоо үйл явдлууд гэж 100 үйл явдал. Тэгэхээр энэ 100 үйл явдлын бас эргэн тойрон бид нар бас эргэлдэх бас нэлээд юм сонирхол бас байгаа. Өөрөөр хэлбэл үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын ингээд гол заалтууд байна. За дээр нь эргээд түүхийн хүрээлэнгээс гаргасан тэр судалгааны асуудлууд. За эргээд хугацаагаа бодоход нэг 100 үйл явдал бол хангалттай байна. Энэ 100-аар бид нар нэг хэмжээд ингээд цаашаа ингээд явах юм бол өөрөлд мэдээж нийгэм сайхан болоод хулгайч багасхад энэ нэг багасгах шиг амархан зүйл байхгүй шүү дээ. Зөв үзэгч яах вэ? Байна. За би нэг имэйл хэлж байна. Шунаадаг талч. Энэ Монголын залуучуудын автобус бүлэг загас зэргүүлэх сав зэрэнж байгаа. Одоо энэ зарагдахгүй байгаа орон сууцнуудаас энэ 30% хөнгөлөлтөд өгч болдгоо юм уу залуу гэрүүлтэй. Тэгээд энэ хулгайч гэдэг үг чинь шүү дээ. Зөвхөн юм хулгайлсан хүнийг биш хамгийн одоо өөдгөө амиа одсон арчаагүй хүнийг монголчууд хулгайч гэж нэрлэхээр байсан. Тэгээд дөрөв цаавар ярьлаа өөрсдөө нэр хүндтэй гэж. Энэ бол одоо нэг зоригтоотор гэдэг ерөнхийлөгч байсан шүү дээ нөгөө ардын намын хөлөө нөгөө одоо Монголын ашиг залуучуудын эвлэлийн алтан медальтай одоо нөгөө Канадад байгаа юм би нэг хэсэг тааруу болчлаа гэдэг ажлаа зөвчүүлээд өглөө гэдэг энэ Монголын залуучуудын одоо нэгэн одоо өндөр төрөөс нэгэн эмгэгчтэй авч явж ирсэн энэ нэр хүндчин бол одоо энэ ардын намын гэх юм одоо юу хийн энэ сайн одоо тэр үед ажилласан болцооч зоригтоотрын одоо нөлөө хувь нэмрийн одоо байгаа шүү энийг бол магтаж болохгүй тэгээ энэ одоо нэрээ одоо зөвсөн авч явахын тулд жинхэнэ одоо энэ оюутан ажилласан гэж ялахгүй Монголынхаа энэ ядарсан залуучуудыг одоо энэ адад цогцон өндөр асуултад залуучуудыг яаж нэмэх юм залуучуудыг яаж одоо орлоготой цалинтай болох юм залуучуудыг яаж орон сууцаар хангах юм бидний үр хүүхдийг яах юм тийм ээ тэр одоо залуучуудыг одоо яаж сайхан Монголд нь ингэж нутагшуулж одоо сайхан ажил хөдөлмөртэй одоо ингэж зөв ёс суртахуунтай хүмүүжлэлтэй ингэж амлан тайван одоо зөв хүнлэг одоо ийм байх уу гэдгээр маш их ажил дутагдж байгаа маш их ажил одоо та нарыг хүлээж байгаа тэгээд юу одоо энэ улс төрлөө ингэж харьяагаа байх хэрэгтэй. Ажил хийх чинь л та тийм ээ. Мэдээж энэ бодит ажлыг хийхэд өөрөлдөл дэмждэг бид нэр төр зэсэгтэй байх хэрэгтэй. Тэгтэл төр зэсэг нь өөрөлдөл өөрийнхөө компани бизнесийг дэмжих үү эсвэл одоо олон залуучуудын төлөө явж байгаа өөр нэг компани ажлыг дэмжих үү гэхээр өөрийнхөө ажлыг л дэмжиж байгаа байхгүй. Тэгээ энэ дээр л гол асуудал байгаад байгаа шүү дээ. Тэрнээс шүүл одоо бид нэр тэр орон сууцыг барих бол ямар ч шаардлага байхгүй. Бүх барилгын компаниудтай одоо жишээ нь шудраг ажилтдаг болчихвол юм бол тэнд дунд нь хулгайчийн компани төрүүлж гүгээд идэггүй болчихвол юм бол бид нэр арай өөр ажил хийгээл явна. Тийм учраас өөрөлдөл бид нар нөгөө зөв хөрсөө эхэлж бүрдүүлчихэд дараа нь тэрэн дээрээ бодиттой ажил яал гэж хэлээд байгаа байхгүй. Тэгвэл бид нар хичнээн зөв юм санаачлаад хичнээн одоо олон залуучуудыг татаж оролцуулаад ажил хийхэд тэр нь нэг хоёрхон хулгайчин ч юм уу нэг хэсэг хулгайчин өөрөлдөл одоо сонирхлоор бүх зүйл оргуу болох ийм л одоо төр зэсэг бид нартэй хамт амьдраад байна шүү. Одоо нөгөө ерөөсөө сэтгэлдлүүдийг харахад нэг тийм таалаад байгаа юм их харагдахгүй байна. За таалагдахгүй байна. Аль нэг намын захиалга биш байсан ч аль намыг шантажиж мөнгө олох нь үйл ажиллагаа харагдаж байна гэж. Тэгээ залуучтай холбоо тийм сүртэй овоож тоодл юм хийхгүй байж өчнөө хийх юм байхад битгий худлаа юм яриад бай. Ерөөсөө 100% сонгуультай холбоотой байхаа гэсэн юм ярьж. Зөв би хөвдөө бол зүгээр дэмжиж байгаа. Яг нь янз бүрийн дундны янз бүрийн хооронд тэр орчихгүй бол ийм юм байх нь ер нь зүгээр байхаа гэж бодож байна л да. Ерөөсөө иймэрхүү юм биш. Энд чинь өөрөлдөл үндэсний хөдөлгөөн болж өөрөлдөл бид нар энэ хулгайчаасаа салах тухай асуудлыг яриад байгаа. Ингэж чадахгүй тохиолдолд
хичнээн уул уурхаагаас мөнгөтэй болоод тий хичнээн их татвар хураагаад тий хичнээн одоо их одоо боломжуудыг байгаад энэ хулгайчууд тэр чинь очичод байна шүү дээ. Тэгтэл зүгээр нэг энгийн иргэд зүгээр нэг жирийн мөрөөрөө явж байгаа залуу энэ бүгдээс чинь одоо зөв хүртэж чадахгүй байна. Зөв хүртэж чадахгүй. Тийм учраас л өөрөлд бүгд хулгайчийн замаар явж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн чинь өөрөлд Монголыг хөгжүүлэхгүй байна. Бид нар доороо хийргээд байна. Бид нар мөнгөтэй болоод байгаа ч гэсэн иргэдийн хадгаламжийг хүсэхгүй байна. Цөөхөн хэсгийнх нь хадгаламжийг хүсээд байна. Бид нар адилхан тэмцээд ингээд зүтгээд байгаа ч гэсэн одоо өнөөдөр яг шийдэгдээд сууж байгаа хүн хэд байна. Тэгтэл гүрч ч юм ингээд зоригтой шинжилэл хийсэн газруудад бол өдөрт 20-30-аараа тэнд очдог байсан. Тэ? Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг бид нэр яг ийм байдлаар нь явсаар байгаад бид нар тэрэндээ өөрсдөө бүр ингээд дасаад тэгээд эргээд бидний хүүхдүүд яг ийм амьдралаар амьдрна гэхээр аимшигтай. Нэг зүйл сонирхоод асуучих юм шинэ. Хийсэн ажиллаар хүн танигддаг гэж байна. Одоо шинэ таны гудамжинд явж байхад энэ манай ерөнхийлөгч явж байгаа гэдэг манай залуучууд хэл таньж байгаа юм. Ер нь бол мэддэг болсон шүү. Нэг үеэр бол мэддэг болсон. Нэг студент даа гэдэг өгдөг гэсэн одоо өгдөгээр уламжлал хийхээр хамгийн залууч ер нь бол дааг өгдөг. Гэхдээ энэ жил бол би өөрөө орж өгөөгүй, манайхан орж өгсөн. Тэгээд ер нь нөгөө начны найраа гэдэг юм явахгүй байгаа учраас би бол энэ жилээс өөрөө өгөхөө боллоо гэдэг. Би л Твиттерт аль бисаар мэдээлдэг. Тэгээд өөрөө л очоогүй. Начны найраа явахгүй байгааг ер нь яаж мэдэрх вэ? Тэр чинь угаасаа ард олны дунд ил байж байгаа асуудал шүү дээ. Найраагүй яг яваад байна гэдэг. Тэгсэн 3-аас эхлээд энэ жил нь 2 нөхөр бол 3 даванд найрагчл болсон лээ. Найрагчл болсон шүү дээ. Түмний мэдрэмж гэдэг зүйлийг бол юугаарч сойшгүй байхгүй. Тэгэхээр жишээ нь бүхэн найраагүй байна уу юу гэдгийг ард түмэн өөрөө шийдчих. Тийм учраас тэрийг одоо үедээ заавал батлах га дараас нь гүүгээд л байх юм шаардлага байна. Тийм учраас өнөөдөр төр хулгайчгүй байна уу гэхэд бүгд хулгайчтай байна л гэж та нар хэлнэ. Захын гудамжнаас ингээд та яриа аваад үзэр бүгд хулгайчтай байна л гэж. Сургуульч хулгайч байна уу? Тийм хангалттай байгаа итгэлгүй болсон учраас одоо хийж байгаа адил ч бас итгэлгүй хандаад байна л да тийм. Ерөөсөө тийм л юм байна. Энд зэрэг болон ялт гэдэг энэ. За сайн байцгаана уу? Би эдгээр залуучуудыг дэмжиж байна. Гэвч нэг юмнаас их айж байна. Нөгөө хулгайч нар чинь цагдаагаар буудуулчих үедээ 2008 онд юу боллоо? Ямар ч гэмгүй 5 залууг буудаад л алсан. Эзэн нь одоо ч илрээгүй ийм юм болох үе. Шудраг нийгмийг бүгд хүсэж байгаа гэд мэдээж нөгөө дэмжиж байгаа хүмүүс гарч ирж л байна л та тийм. Хамгаалах одоо юу гэдэг яг эндээс цааш явахаар чинь түрүүнч би бас нэг асуугаад өнгөрсөн. Одоо өөрсдөө яг юугаар хамгаалж байна? Ямар одоо нөхцөл байдлаар хамгаалж байгаа? Хуульчтай уулзсан уу? Ямар нэг гаргалгаа зүйл хэлж гин үү? Би хамгаалагч авсан уу? Гэхдээ бид нар тийм юм шаардлага байхгүй шүү дээ. Тэ. Хамгийн чухал юм нь өөрөөр хэлбэл бид нар энэ бүх зүйлийг зоригтой гаргаад ирлээ. Дээр нь шийдвэрлэгч, эцсийн шийдвэрлэгч нь бол ард түмэн өөрөө. Дээрээс нь бид нар нэгэнт зөв зүйл хийж байгаа бол нэгэнт үннээр явдаг шудраг хүмүүс үл энийг хүчээл авчна. Тийм учраас энд одоо үүдээ тэр намайг тэгчин, энэ намайг ингэчин гэдэг нэг тийм жижиг жүжиг зохиогоод авах бол ерөөсөө хэрэг байхгүй. Дээрээс нь эндээс бас айгаад ах юм байхгүй. Яг тэгэхээр бид нар үнний талд байна. Нэг үжигч аваад тэгээд өндөрлөлээ. Hello. Бааман арай минь түргээ. Заарамд. Исод нэтгэдэг юм уу? Тийм байна. Энэ их хөдөлгөө явуулах байгаа юм байна. Их дэмжиж байна. Тэгээд ямар нэгэн юм дандаа сайн уу хоёр тавтай байдаг үү? Тэгээд ер нь одоо энэ хүмүүс тэр өргөх хавцын ер нь сандгаа гэдэг үнэн гэж би бодож юм аа. Одоо энэ ирэх 2014 оны сард монголчууд гэдэг энэ хулгай хийдгүү одоо энэ судрах сайхан хүмүүсийг цэвэр цэвэр хүмүүсийг гаргахын төлөө бас хүн болгон санах хэрэгтэй энэ хөтөлбөрийг одоо
дэмжиж бодоод юу юм ямар учиртай үү гэдгийг бодох хэрэгтэй. Тэгээ ер нь тэгээд энэ хулгайчгүй гэдэг үг өөрөө зүгээр яг хоо зохион зохиогоо тухай ярих шаардлага байхгүй л дээ. Ер нь миний бодоход бол би бол тэр өгчгүй хүн одоо дахад бас нэрээ оноод өгчих гэж бодож байна. Тийм. Нэрээ оноод тийм. Тэгээ ер нь одоо энэ бидний надад дахад одоо 90 оноос юу үн цэцлээс ахуулаад өөрөндөө өөрийнхөө яг энэ цагаан хөдөлмөрөөр юу баяжиж одоо хөдөлмөрийн хөрөнгө үүсгэж байх үн цэцлээр өсөөнөөс хэмтхан аваад тэгээд баяжиж хөрөнгөж явуулах байдаг байх. Энэ 25 жилийн хугацаанд хэн хүндээ гэдэг одоо бид нар монголчууд арга ер нь мэддэг болсон доо. За энд нэг юм уншчээ тэгээд дуусах уу. Тэр хулгайчаар дүүрсэн нь үнэн штэ. Үнний талд байгаа амжилт хүсье гэдэг амжилт хүссэн байна. Тэгээд нэвтрүүлгийн амжилтаар одоо амжилт хүсээд дуусгах юм аа. Дуусгаа тэгээд гол нь боломжлоод байгаа юм л угаасаа ямар ч юм хийсэн л дандаа нөгөө буцаагаад нөгөө эсрэг тал руугаа нөгөө үр дүн гараад байдаг учраас ард түмэн хаширцсан. За энэчтэй мэдэхгүй дахиад нөгөө хулгайчтайгаар төлөөлөл үйлчлэх гээл явж байгаа. Би энэ бол зөв эерэг талаас нь хүлээж авахыг хичээж байна. Тэгэхээр телевиз үзэгчдийг битгий худалдаг дараа битгий айгараа л гэж хэлмээр байна. Өөрөөр хэлбэл энэ хулгайч нарын хийдэг хоёр зүйл ч ерөөсөө тэр шүү дээ. Зарим нь худалдаа тавьчихдаг, зарим нь айлгачдаг. Залуучууд нь бол энэ дээрээ бат байгаа шүү. Тэгээд энэ түүхэн байгууллага 95 жилийнхээ босгон дээр одоо энэ Монголын нийгмийг нэг хулгайчгүй болгох ажлыг эхлүүлж байгаа. Тэгэхээр энэ бол магадгүй одоо өөр нэг 10 айлын орон сууц барихаас илүү тийм ээ. Эсвэл одоо нэг сургалт зохион байгуулах, нэг одоо спортын тэмцээн зохион байгуулахаас илүү Монголын айл бодлогонд орсон Монгол залуу хүн болгоны одоо залуудаа сайхан амьдрэх гэсэн тэр хүсэл мөрөөдлийг нь дэмжсэн ийм л үйл ажиллагаа гэж бид нар бол ойлгож байгаа тийм. Энэ бол сайт нь бол өнөөдөр ажилд орчиж байгаа юм. MyUF гээд цэгийн бид нар маргааш өглөөнөөс эхлээд ажиллаж эхэлнэ. Үйл явцыг биднээс тухайн үрднээс мэдээгээр хоёлаас үргээд одоо цаавар маань одоо өдөр болгон ямар үйл явдал нэмчих юу гэл ингээд харсан ч болохоор тийм бол тийм. За баярлалаа. Тэгээд ямар ч хэсэг ирээд манай нэвтрүүлэгт оролцлоо. Тэгээд надад нэг сонин зүйл санагдал л да. Одоо энэ өдрөөс эхлээд ингээд явахаар цүнхөрж явж байгаа залуучууд юу бодох болоо гэж санагдаад энэ дарга нарын цүнхийг барай явдаг нөхдүүд. Тэгээд цаашаа сүүл явал яаж явах гэж харцгаа тийм ээ. Хэлэхэд битгий барьцаалагддараа л гэж хэлмээр байна. Өөрөлд чи хулгайчин завраар хулгай хийчихвэл чи тэрүүгээр өөрөө ирэхэд барьцаалагдаад насаараа хулгайч явдээ шүү. Тийм учраас тэр барьцаанаас одоо энэ боломжийг ашиглаад сарлал гэж хэлнэ. За ингээд иргэний мэдээд Монголын залуучууд холбооны ерөнхийлөгч ноён Мөгөт хулгайчдыг хар цагаан жагсаалтанд оруулах талаар та бүхэн дэлгэнгүй мэдээлэл өглөө. Баярлалаа.